За гişүүд энийг гайхаад ах юм. 4 тэрбум 500 сая төгрөгийг уг нь бол худаг гарга засварны усыг тогтоол хөв цөөрөн байгуул гээд төсөв тусгацсан шиг байна л да. Тэгээ тухайн яам нь ажиллаа хийгээгүй байхад нь тэрийг нь одоо хийх ёстой төсөв тусгацсан ажиллаа хийгээгүй байхад нь өршөөгөөд тэгээ тоног төхөөрөмж авах арга хэмжээ рүү шилжүүлж идэг нь ямар учиртай юм бэ? Тэр ийм хэмжээний мөнгийг өнөөдөр хөдөө улс цэг инженерийн эзтэй худаг энэ хөв цөөрөн байгуулах чинь тулгымцсан асуудал мөн шүү дээ. Тэгээ бүтэн жил хийгээгүй байжгаад өвөл болсоогоо энийг хийж чадаагүй дараа нь бид тоног төхөөрөмж авна гэд зөв худалдаа авалт нь шилжүүлж байгаа нь одоо хэр зэрэг хариуцлагатай явдал муу юм бэ? Би энэ бүр гайхаад ах юм. Тэр ийм их мөнгө илүү гараад байгаа бол яах гэж тусгадаг юм. Цаана чи мөнгө хөрөлцөхгүй байгаа салбар зөндөө байна шүү дээ. Яагаад ажиллаа хийгээгүй байж ингээд зөвхөн гишүүний саналаар энэ ингээд шилжээ явж идэг юм бэ? Ийм хариуцлагагүй ийм юм ингээд төсвийн тодтголын ороо яваад байдаг те бидний төсвүүдээр хариуцлага тооцно масныг яриад байдаг те юу яаж явж байгаа засгийн ажил нь би ерөөс ойлгохгүй юм. За Батбаяр гişүү энэ саналаа тайлбарлая. Үгүй энэ чинь би өөрөө санд гаргасан учраас тайлбарлаж болно үстэй. Уг нь энэ санд дотроо зохицуулт хийж байгаа шүү дээ. Энэ жил хийж чадаагүй маа одоо 12 сар болчлоо. Газар худаг ус гаргаж чадахгүй. Тийм учраас бид Монгол банд хөтөлбөрийг тийм ээ батсан шүү дээ. Тэгээ одоо тэр Монгол банд хөтөлбөрөнд бүх сумдуудад мад эмнэлэг байгуулагдаж байгаа. Мад эмнэлгүүдийн тэр үндчил зориулж гаргая гэдэг асуудлыг л одоо төсвийн банкны орон дээр яригдж байгаа юм шүү дээ. Таны нэг 27 сумд чи мад эмнэлэг чинь тэр маш их өгөх гэдэг шүү дээ. Тэрээс Улаанбаатар хотод байхгүй. За. Суулт болт. Асууч. Гэхдээ энэ Батбаяр гишүүн метр хоорондоо маргах зүйл биш лээ. Батбаяр гишүүн харин цаашаад байна. Ингээ хийдэмийг мөнгө алга болгох гэж байхад юм болгох гэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ 4 тэрбум 500 сая төгрөгийг худаг гаргаа гэж өгчөөд байхад засгийн газар ажиллаа хийгээгүй байж байгаад оны эцэс болонгууд өнөөгөр худалдаа авалт хийнэ гэж шилжүүлж байдаг бол хэтэрхий хариуцлагагүй ажил байгаа байхгүй. Яагаад тийм цаа чи худаг хүсэж байгаа малчин өчнөө амтан тэнд хатж өгөх гэж шүү дээ. Тэрийг хийхгүй байжаа сүүлд нэг тийм автомашин худалдаж явна гэж шилжүүлнэ гэдэг бол хариуцлагагүй дээд мөн биз дээ. Тэгвэл ингэ чимээгүй байж итл ингэ тормой доогуур ийм юмнууд ингэ гүгээд яваад ах юм. Сони юм аа. Тэгээ энэ бол битүүл хамаатай асуудал биш л дээ. Би ийм их мөнгөийг тэгээд юу ч хийлгүй энэ зунжингаа өнгөрөөсөнд бүр харамсаад гайхаад барахгүй байна л да.